За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ Bad Genius гэх Таиландын нэгэн сонирхолтой онц ноцтой гэмт хэрэгтэй кино биш гэсэндээ 10 жилийн хүүхдүүд яаж шалгалтаа хуулж байгаад баригдаад тэгээд ер нь эцтэй ер нь яг юу болох талаар ер нь бүнд ярилцсанаа. Окей. За тэгээд олон талын юм ярихгүй шууд кинонд орё. Маань стик гих шалгалтын дээр хуулж байгаад баригдаад тэр хэрэгтэй хамаатай хамсаатнуудыг нь стикийн зүгээс байцааж байгаа зураглалаар эхэлнэ. Энэ охиныг Лин гэдэг. Манайхны хэлдгээр бүр цоорцсон амьдралаа нэг ч удаа бие авч үзээгүй сурагч юмдаг сандаг уу да. Мань гавал охин нэгдүгээр ангиасаа л 4.0 GPA-тэй дүүрэг улсын математикийн олимпиадын төвдөг. Усан цэцлэлт өөр юу юуж гинвэ баахан л юмны авраг. Робот юм уу ааш. Тэгэд 9 дугаар ангидаа нэг алдартай сургууль руу шилжиж орох гэж хязгаарлалтаа нь уулзаж байгаа нь. Захирлын охиныг өөрөө ормоор байгаа эсхийг асуухад аав маань намайг сурахын тулд 150,000 баат төлнө. Би жоохон бодох хэрэгтэй байна. Гэхдээ захирал нь манай нэг семестр 60,000 штэ. Тэгэхээр жил 120,000 гэсэн үг. Гэтсэн чинь мэдээж хоол, унаа, дэвтэр ном, форм менежерийн зардлыг бүр тэр доор нь мангар нарийн он сар өдөртөө нь тооцоолоод нийт 150,000 баат болгооддаг. За тэгэл аман нар дээр гарцсан захирал сургуулийн зүгээс ийм гоц хүүхдийг үнэгээ сургаж бүр хоол ундыг нь цаанаас нь даяал гэдэг дуртаяа авна. Мэдээж тэнгэрээс од шүрж байгаадаа л адил явдал шүү дээ. Лений сургуулийнхын анхны найз нь энэ игдүүтэй охин буюу Грейс болно. Тэгээд зураг гоё ахуулаараа идэргээл хургаан санаа тавьж байвал. Гимэн манай хүн жоохон хичээлдээ таарав. Сургуулиас шинэ журам гаргасан нь минимумдаа 325 GPA-тэй байж сургуультай үлдэх боломжтой гэсэн байдаг. Грейс чинь тэнийг юм чинь яаж шалгалтаад авах вэ гэдэг юутач Ленийг түүнд давтлага өгөхийг хүсэж Лений анхны шавь нь болохоор болно. Шалгалтын өдөрч болж материалыг нь тараагаад хартал яг дээр Грейсийн хараа сууж байсан материал нь тэр чигтэй байдیں۔ Тэгвэл Линч Грейст хоёулаа нэг дээр хийсэн штэ. Чи чаач нэзтэй гэсэн чинь өнөөх нь усан толгой царайлаад юу санахгүй байна тэр гинэ. Багш нь тэр хоёрыг шивнээд байхыг сонсоод бөөн өөр. За тэгээд Лин найзаагаа авч харахын тулд өөрөө гялс хийчээд баллуур дээр хариугаа бүгдийг нь копидж тавиад гутлан дотор хийгээд хоош түлхдэг. Грейс яг хөлөөрөө барьж авдаг хэдиж өөрийнхөө гутлыг буцаагаад дурагш Лин рүү түлхэхдээ шаалт алий явуулаад хнаа. Яа баригдчихлаа да гэсэн чинь Лин шууд босоод цаасаа ураалгах гээд явах замдаа гутлыг нь углаалдахдаг. Йоо. Грейс балуурыг нь тэр зураг гутлнаас аваад бөө баяр хуулж харна да. Тэгэл GPA-ийн 387 өдөр гарч марцсан. Тэгэл баярснаа илэрхийлэл маргааш өрөө завтаа юу бэ биднэргээл тэр хоёр үнтэй буудалд буюу Грейсийн найз залуу болох патийн газар дээр очихоор болно. Яг хөө Грейс бол угийн баян айлын хүүхэд. Тэгээ бас нэг баян айлын эрх бацаантай уйрхдэг. Тэр нь энэ пат. Тийм. Тэгэл хэсэг хөвгчлөлтэй байсан чи пат түүнд мөн шпид дамжуулах санал тавьдаг. Тэгэл хичээл бүртэн нэг хүний 3,000 баат төлөе л гинэ. Яг хөө 5 найзтай нь цуг авч гарна л гэсэн үг. Тэгэд нэг хичээл дээр 6 хүний 3,000 гэдэг нийт 18,000 нийт 13 хичээлийн 234,000 бааттай болно л гэсэн санаа. Тэгээ бүр нэг л шалгалт дээр шүү. Юу гэсэн үг юм бэ те. Чи заавал баат хиттэй байна. Чи юу лээ? Хэдэн кино вэ? Одоо юутач Монгол мөнгөөр 234,000 баат гэхэлэр ер нь ойролцоогоор 22 сая орчим төгрөг юм шиг байш үү заяа. Тийм хэрэг дуртай те. За юутач Линий ээж нь аваасан салцсан. Тэгээд аавтайгаа хойлохны амьдэрд юм байна лээ шүү. Тэгснэ мань хүн төгөлдөр хуур тоглож байсан нэг амар санаа болоодох нөө. За энэ харагдаж байгаа хэд бол өнөөхөө 5 бүдггүй гар болон Пат Грейснер сууж байна. Харин тэр амар санаа нь болохоор алдартай 4 аяны нотуудыг ABCD гэсэн 4 хариу хуруугаараа илэрхийлэх байдаг. Тэгээд 3 хариуг өгөөд нэг асуултыг нь үнжинэ гэж хэлнэ. Учир нь мэдээж байн хуруугаараа балбаад байхаар багш нь дурак яагаад байна гэж бодлоо яах вэ? Тэгээд тэр үндсэн хэдийг нь өөрсдөө хийгээрэй гэдэг шалгалтын систем рүү шилжинэ. За тэгэл баахан бэлдсэн нөхдүүд мэдээж амжилттай сайн хуулалгүй яах вэ? Тэгэд ирсэн 9-ороо яг 234,000 бааттай болсон охин чинь аавда төгөлдөр хуурыг хичээл заагаад мөнгөтэй болсон энэ гэдэг шин цам завч өгч мөгөөл аав нь харин нэг шин өмдтэйж болчмаар ч юм уу тэр гээл. Гэтэ зүгээр жок байсан бахаа. Тэ? За тэгэл эдний фракц нь нэрнгээсээ л Лин багшийн төгөлдөр хуурын хичээл гэдэг нэртэй тэгээ баахан постэр хэвлүүлж мэлүүлээл шинэ хүүхдүүд жилсээр л байдаг. Харин энэ залууг бол банк гэдэг Линтэй адилхан гоц ухаантай тэгээд сургуулийн тэтгэлэг практикчдын нэг. Teen Genius гэх гоц ухаантуудын тэмцээнд орохоос өмнө Манлин банкийг бас хөөхөн роустлол тэгснэ халамжлал яах гэдчих.
Тэмцээн дээр банк Pi Value буюу одоо монголоор пигийн утгыг амар наривчлалтай дурж игнуулснаар тэр тухайн орны ялагч нь болдог. Хазарламж баярлал тэр хоёрт уулзаж Сингапуроос дараа жил том тэтгэлэг тэдний сургуульд болгохоор болсон ч ганцхан слот байна. Одоо тэгээд яалтцгаа өөр арга байхгүй гэдэг шиг л манай хоёрын дунд дан эхлүүлээд өргөх нь энэ. Банк харин аавнууд болсон тэгээд ээж нэг жижигхэн угаалгын газар ажиллаулт юм байна лээ. Тэр бас хүнд хуулуулах тал дээр ёстой зайлуулж гэдэг залуу байна лээ. Энэ халдсан нөхөр уйлчих гээл түүнээс гуйж байх зураа манай линий төгөлдөр хорын кодыг нь ойлгохгүй байна гэтэргээл бараг л ликлэдэгдэг. Гэхдээ яг хөө тэрийг нь тэр үедээ банк нэх оошоохгүй лээ. За тэгэл дараагийн шалгалт нь эхэлж манай лин их л урдуур суугаал банкч жоохон хардаастай. Банкч бүх бодлогоо бодоод хариунуудаа бүгэлжөөд сүүлийн 40-р асуултанд яг юуг нь бүгэлэх юм бэ гэдээ асуусан чинь өөрийнхөө вариантыг бүгэлэхэд болно л гэлээ багш нь хэлсэн үг линий сүүдрүүдэд болон линд өөрт нь гинтийн цохилт болох нь тэр. Банкч өнөө халзаак гинт тийрээд лин рүү амар хараад тахлаар нь анзаараад тэгээд босоод материалыг хураалгах замд линд хөрх юм тонг чамаас хуулаад байна шүү гэсэн цаасан дээр бичиж харуулад багштаа ч 3 дугаар инээний нүдний шилтэй халдсан банд хажууд нь сууж байгаа линээс хуулаад байна гэлээ шивнэстэй. Харин энэ үеэрээ лин нөгөө хэдээсээ ямар вариант байгааг нэг гүйлгэж хараад нэгдүгээр вариантын хийдэд бүх хариуг гараараа балбаж үзүүлээд дууссан чинь гинэт нэгэн зэрэг мангар олуулаа бид нар хуулаад дуусчлаа гэсэн шиг босоод тахдаг. Эдгээр мэдээж олуулаа болцсон болохоор линтэй хамгийн ойр суугаа нэг нь эхлээд линээс хариугаа хараад дараа нь өөрөө тэр хариугаа хуруугаараа артлын хидрүүгээ дамжуулах тэр нь бас хоошоогоо гэсэн журмаар нэгэндээ дамжуулт юм байна лээ. Мэдээж бүгдээрээ линийг харж чадахгүй шүү дээ. Бас л зөвөн байгааз. Тэгэл бомб өнөөрөө багшид цаасаа хураалгах үеэр нь лин халзаагт цаасаа газ сольж авахд сүүлийн 20 минут үлдсэн байдаг. За тэгэл эхнээс нь бүгдийг бодож харна да. Дунд нь ноорог нь дүүрээд харандааных нь запас нь дуусч мусаад өстой нусаа хацартаа наа байж арай хийж дуусгаж авнаа. За тэгэл сүүлийн 5 минут үлдлээ гэхдээ хариугаа бусаддаа тарааж эхлэндээ. Хоохон дуурайд багш нь уурлаад ирээд хураатал хуулсаар ямар тач тэр хэд санаан тайвширсан л харагддаг. Гарч ирээдээ сууж байхдаа захирал нь лин болон өнөөхөө халзаак хоёрыг дуудуулаад очисон чинь банк хов зөөцөн л сууж идэв. Бас л арай л их нээтэй юу. Тэгээд шалгалт авсан багш нь цаасыг нь авчиртаа тэр хоёр өөр вариант болохоор хуулахгүй байхаа гэхдээ захирал линий ноорог дээр өөр вариантын бодлогууд нь ч бодсон байгааг болоод мэдчихнэ. За жиж. Тэгэл аавыг нь дуудаад баахан сургаалын альдаж байгаа л эхний удаа болохоор тэтгэлгийг нь цуцлахаар л болно. Тэгсэн чинь сүултээ лин бүрөө төвчихгүй. Би сургууль дээр мөнгө хийгээд байгаа юм биш. Та ч гэсэн хүүхдүүдийн эцэг ихээс авилгал литр авдаг гэл хамаагүйнийг нь өчиггүй урсгаадахнаа. Мэдээж өнөөхөө пад тэргүүтээ хідэн баяалын хүүхдүүд чинь тэр нэр хүндтэй сургуульд их хэмжээний мөнгө атгуулж байж л сурч байгаа штэ. Тэгэд аав нь охиныг дуу байхыг хүсэж би зүгээр охиныгоо төгсөхийг л хүсэж байна. Үлсэн төлбөрийг би төлнө гэдэг явах гэтэл захирал авгаа нэг нөхцөлтэй гэж хэлдэг нь линийг Сингагийн тэтгэлгээс нэрээ татах байдаг. Яа хамгийн минь банкас олж байхгүй юу? Аав нь ч линий банкны дэвтрийг нь харсан чинь бараг 1 сая байхт байдаг. Тэгэл охиндоо бүр үнэхээр л гутарсан авчирсан замцыг нь тайлж майлаа л. Ер нь эндээс харахад манай линий хамгийн их айдаг айдас нь бол аавынхаа урмыг хугалах юм байна лээ. Дараа нь Грейс линтэй уулзах ба Патын гэрийнх нь Грейс түүнтэй үргэснээс хойш дүн нь амар сайжирсан болохоор үргэлжлүүлж түүнд заангаа зүгтаа Бостон их сургуульд сургахаар болсон талаар хэлдэг. Мэдээж төлбөрийн нэдрийг нь бүгдийг нь Патын аав ээж нь зохицуулна. Тэгэл линээс гуйх нь ойлгомжтой шүү дээ. Энэ жилдээ багтаж стик гэдэг шалгалт өгөх ёстой. Тэгээд тусалбал 600 мянган баат төлнө гэж хэлдэг. Стик нь одоо манайхаар бараг л SAT шиг шалгалт шүү. За. Мат англи хэл эднэр өгдөг. Эхлээд лин үгүйсгдэгч эцэстээ 600 мянга гэдгийг сонсоод зөвшөөрсөн бололтой стикийн заавар номыг нь бариад явж идэг. Гэхдээ бас үгүй юм байлээ. Номыг нь патад буцаагаад өгөхгүй ресепшн дээр очино. Тэгэд энэ удаа өнөхөр чадахгүй нэ гэдэг бичээд яг буцаах гэж байхад нь хажуу талд нь нэг Америк нөхөр охинтойгоо цагны талаар ярилцаад байдаг. Тэ одоо Таиландд шөнийн 12 болж чинь Америкт яг өдөр болж чинь гэдэг охин нь хэлэхэд лин орон орны цагуудыг харж авсараа бас л нэг амар санаа ороод ирсэн бололтой харагддаг. За тэр план нь юу байсан бэ гэхлээр энэ шүү дээ. Австралид 4 цагийн зөрүү байх болохоор мань лин Австралид очиж дөрүүл шалгалтаа өгөөд хариунуудыг энэ хоёр руу явуулах байдаг. Нэг өдөр давч байгаа бүх орны шалгалтын материал нь адилхан л байдаг юм шиг байна л дээ. Тэгэд гол нь лин өөрөө хинээс ч мөнгө авахгүйгээр Бостонд энэ хоёртой хангалуун сурч чадах хэмжээний мөнгө олох хэрэгтэй байгаа талаараа хэлдэг.
Тэгэд энэ хоёрыг өшөө олон үйлчлүүлэгч буюу одоо хууль ухаан олох тал дээр ажил, би харин шалгалтыг давуулах тал дээр л ажиллана. Бараг л стартап байгуулаад ахнаа. Гэхдээ хамгийн амар шалгалтын 100 гаруй хариуг лин цээжлэх л хэрэгтэй болдог. Угаасаа өөр найдвартай хариуг нь гаргаж авах, тэ одоо хуулж муулах гаргах тийм арга байхгүй юм чинь. Гэхдээ хангалттай цаг байхгүй болохоор би талыг нь л цээжлж чадах байх. Хэрвээ зөвшөөрөх юм бол бидэнд тусалж чадах нэг хүн байгаа. Гэхдээ тэр угаасаа зөвшөөрөхгүй л дээ. Гэдэг нь манай банк шүү дээ. Паяг бараг хичнээн наривчлалтай цээжиндээ коолцсон байлаа да. Банк оройн ээжтэйгээ утсаар яриад маргааш өглөө 8 цагаас Сингагийнхаа шалгалтандаа орно гэдэг хэрэг зогсож байхтан машиныг нь зурцсан байна гэсэн худны шалтгаанаар хоёр хулихан манай хүнийг бүр авахангүй болтол нь балбаад хог дээр аваачаад хайцсан байвал яах вэ? Бүр яг литерали хог дээр шүү бүр. За ингээл тэр Сингагийн тэтгэлэг шалгалт эдэрнэх ударч байгаа. Манай эд чи төлөвлөгөөгөө ярилцаал өнөөх халдсан гинэндээ эсвэлцэн ойролцоогоор 30 хүн байх хэрэгтэй л гинэ. Тэгээд банкыг бас зодуулаад имлэгт ортлоо хүн босныг нь ч мөн олж мэднэ. За тэгэл манайд чинь баахан хуулах хөвгтөн цуглуулсан патент семинар орж идэв. Тэгсэн өнөөх evil плана танилцуулаад хамгийн хуулах боломжтой арга нь баркод байдаг. Зузаанаасаа нарийн хүртэл ABCD гэж ангилаад ялганаа инэ тэрэг гэлээ. Тэгээд шалгалтын 4 секшнтэй болохоор секшн бүртэн линээс ирсэн хариунуудыг баркод дээр хэвлсэн өөрөөр харандаа өгөх болно. Тэгэл Стив Джобс пич хийж байгаа юм шиг л зааж өгнө. Тэгээд энэ ажиллагааг маш сайн нууцлалтаа хийх ёстой. Тэгээд мөнгөө ихэнд нь шилжүүлэхгүй бол манай талаас гэрийг чинь цуцалнаа л гэнэ. Одоо төлөвлөгөөг амжилттай болгохын тулд үлдсэн сүүлийн алхам бол банкыг зөвшөөрүүлэх. За тэгэл ихэндээ маань хинэтэн бол юу гэж чийлэхийг дэмжих үү? Бөө юм болж линч сургуульч гэсэн авилгал авдаг гэнэ тэрийгэл ядчихт мань хүн ч өөрөө хамаг боломжоо алдсан болохоор юутаач нэг зөвшөөрүүлж чаднаа. За тэгэл материалаа бүрдүүлээд стикт бүртгүүлэх гэсэн чинь линий банкны хуулганд байхгүй байхаар нь Teen Genius гэдэг өнөөх ТV шоу байсан шүү дээ. Тэр тэмцээн нь Австрал болох гэж байгаа гэж аавда худлаа хэлээд гарын үсгийг нь зурулж авдаг. Манайд ч шалгалтын хугацаанд бүх асуултаа цээжилж авч маваад баахан бэлтгэл хийж авнаа. Тэгэд эцсийн бэлтгэх зүйл нь баригдсан тохиолдолд бүгдээрээ юу гэж хэлэх талаараа амаар нэгтгэх байдаг. Пат ч жүжиглэх хавьяасаа гайхуулаад чи банкыг баригдах юм бол юу гэж хэлэх вүлээ гэсэн чинь банк бол зүгээр л нэг гоожур. Ямар ч найзгүй ганцаараа л явдаг тийм доожоогүй амтан. Бүр нэг удаа зодуулаад өглөө хогийн цэг дээр сэржээсэн гээл боддоо. Гисэн чинь банк тэр доороо дэлбэрээд түүн рүү дайрч гарнаа. Яхав шалтгаан нь гэвэл банк урд нь хиндэж хогийн цэг дээр сэрсэн талаараа хэлээгүй юм байна лээ. Тэгээд тэрийг нь мэдэхгүй пат хогийн цэг дээр сэрсэн гэнэ тэрийгээд өөрийгөө илчлээд тэгээд тэрийг нь ойлгосон банк ч уурлаад гомдоо тэндээс яваад өгөлгүй л яхав. Тим навшин юм хийснийг нь мэдсэн линч мөн патд уурлаас та. Гэхдээ банк уурлаад явж байх замдаа нэгэн угаалахын үнэхээр рекламыг хараад ээж нь бодогдоод ирээдүгөө дахин нэг удаа тунгаж бодсон уу яасан уу юутай ч буцаад хүрээд ирнэ хөрх юм байна. Эхэл гунигтай хоорондоо олигтой ч юм ярихгүй явсараа Сиднейд ирээд тэр хоёр арай тайвшраад нэгэн селфи хийж авнаа. За тэгэл эцсийн шалгалтын өдөр нь эхэлдэг. Стик шалгалтын үеэр ямар нэгэн байдлаар шалгалтын хариу задардаг болохоор энэ жил security нь илүү чангарсан талаар мэдээгээр гардаг. Манай эрчүү төлөвлөсөн ёсоор 0-ийн бочкины тагын дотор утаснуудаа тогтоож аваад шалгалтандаа орно. Эхний секшн нь унших хэсэг ба 52 асуулттай 45 минутын хугацаатай байдаг. Хариунуудаа газ буужиндаал араас нь бүх хариунуудаа цээжилж гарна. Шалгалтын цаг дуусахад манай хоёрын ангиас хамгийн түрүүнд гарч яваад хариунуудаа явуулахаар болно. Линч ихнээс нь явуулдаг ч банк ч угаасаа 1 саяыг авахар болсон. Гэхдээ линийг 2 саяыг авна гэдгийг нь мэдэж байсан болохоор дахиад 1 саяыг өг гэж чатан дээр бичдэг. Патч тэрийг сонсоод бөөн уур. Тэгээ бүр 5 минутын дотор мөнгөө шилжүүлэхгүй бол хариунуудаа авна гэж мөрөөдөх хэрэггүй л гэнэ. Зөв шүү дээ. Negotiate хийх хэрэгтэй. Тэгэд Грейс ихний ээлжинд 485 мянган бат явуулаад үлснэг нь араас нь хий. Гэх үер нь шалгалт авч буй хянах ажилтан дараагийн секшн эхлэх гэж байгаа талаар хэлэхэд банк юутаач хариунуудаа явуулдаг. Хариуг нь авмагцаа Пат Грейс 2 баркодоо хийвлээд харандаанууд дээр нааж гарнаа. 20 дугаар секшн нь бичих болон хэлний тест байдаг ба 25 минутанд 44 асуулт байдаг. Харин 3 дугаар секшн нь математикийн 16 асуулт 20 минут хийх байдаг. За тэгэл хамаг хариултуудаа цээжилж аваад бас л ангиас хамгийн түрүүнд гараад явнаа. Нэрээ секшн хоорондын тасалгаа 10 минут байдаг шүү. Тэгээд тэр хооронд манай хоёр хамаг юм амжуулж байгаа гэсэн үг. Тэгээд 2, 3 болон 4, 5 дугаар секшн хоорондоо нэг л завсарлагаатай. Лин 0-д ороод ирсэн чинь баахан оожортой хүлээхээс өөр аргагүй болдог. Харин банк хариунуудаа явуулж байхдаа шалгалтын комиссийн сэжиг авсан шинжтэй түүнийг гарч ирэхийг шаарддаг. Тэгэд хөрх юмын сандарсандаа юутаач бүх хариунуудаа явуулчаад чата устгаад боссон чинь таг нь хараадахнаа. Тэгээ бүр чих айсандаа уцаа 0 руу урсгах гэж оролцсон ч өнөөх нь урсдаггүй.
Харин Лин яг хариунуудаа явуулах гэсэн чинь бас л нэг эмэгтэй ирээд түүнийг гарч ирэхийг шаардсан. Лин харин арай тайван байж гутлынхаа дотор нь уцаа нуугаад гарч ирэхэд нь банкийг нэг амар нөхөр шалгаагаад бараг зодох нэ. Анги руу орох үеэр нь хүүхдүүдийн хамаг ямын шалгаад байхаар нь Лин уцаа усны машины тагн дотор нь хийчдэг. Ангид орж ирээд өмнөх хариултнуудаа явуулж чадаагүй болохоор мартахаас өмнө бүгдийг нь дахиж цаасан дээр бичиж аваад дараагийн хэсгээ хийх ба тэр нь 30 асуулттай математикийн тест өгдөг. Хөр хэмээн амар сандарсан гар нь бүр жижигэрч мичрээд. Банк харин энэ удаа ангиж орж ирээгүй мэдээж баригдсан шүү дээ. Тийм болохоор Лин ганцаараа бараг 60-аад хариу цээжилж энэ секшнийг хайрладаг хэрэгтэй болчихноо. Тэгээд гинэт гар нь өөрөө хөдлөөд төгөлдөр хуурныхаа ноотуудыг тоглоод эхэлдэг. Мэдээж сургуулийн шалгалтын дээр дандаа хөдөлгөж бие өгдөг байсан юм чинь тэр нь дадал болцсон. Тэгээд тэрийг ашиглаад юутаж хариунуудаа ноотуудаар тогтоож эхэлдэг. Харин энэ зурн Линий аав нь Pat Grace хоёр дээрх хүрээд ирдیں۔ Харандаг зөөх систем мопедны жолоочд ч мөнгө төлсөн хүүхдүүд ч сандралтаад яачвал гэд бөөн өөмэн самуу. Тэгсэн чинь байна Лин section 5 буюу эсэний section эхлэх үеэр нь эсэний асуултыг нь чэйжилж аваад тэгээд харандаагаар өөрийгөө яргалж агаад бөөлжөөд тэгэд өөрийнхөө шалгалтыг золиослоод ангиас гараад явдаг. Харин аав нь ороод ирэхээр манай хоёр хамаг юм нуудаг бол Лин уцаа буцааж аваад шалгалтын байрнаас өнөөх амар ууртай комиссийн нөхрөөс зугатааж гардаг. Тэгэд эхнээс нь бүх хариунуудаа явуулаад яг өмнөх секшны тестийн ихтийг нь илгээхээс өмнө нэг нөхөр мөрлөөд араас нь нэг нөхөр уцыг нь санаандгүй өшөглөсөн чинь утас нь эвдрээд тооч нь ажиллахаа байжнаа. Karen Pat Grace хоёр аавд нь банк Lin хоёр хосууд тэгээд танаас санаан зовоод үнэ хэлээгүй тийшээ зугатаа явцсан юм аа гэтэргээл. Хайрч их нандин зүйл штэ. Тийм ээ хаа гэтэргээл юудаж аавыг нь аргалдаг. Линий утас нь наазуулж шараа гэж нэг юм ажиллаад хариунуудаа эхнээс нь эхэлж явуулах бол Pat Grace хоёр хөвлөх ажилдаа ордог. Дундуур нь хөвлөлтийн цаас нь дуусаад утасныхын сүлжээнд тасарч масраад гадаа нь хүүхдүүд бөөн уур хилэн болцоогоо. Мэн Линийг араас нь өнөөх ууртаа баажка хөөгөл баригдчих гээл. Ёо энэ хэсэг бүр амар интенс бүр. Хамгийн сүүлчийн 5 хариугаа явуулаад вендинг машинаас нэг ундаа бичэн хоёр аваад амандаа хольж хутгаад нэг бөөлж шиг шингэн болгоод яг өнөөх ууртай баажкад баригдах үеэрээ худлагаасаа бөөлжж байгаа юм шиг дүр үзүүлээл. Бас л яалтчгүй л жинис юм да. Хариугаа бүгднийг авсан Тайландд байгаа хүүхдүүд нь ч мопед таксинууд авах хөлөглөөд шалгалтын зүг явна да. Нөгөө ууртай нөхөр чинь манай Линийг буцаад шалгалтын байр руу авч явахад нь өнөөх утсаа нэг рандом хүний зөвхөнд нь хийж үлдээгээл. Байран дээр нь очиход банкын шалгалтыг нь цуцлан хамгийн муу тохиолдолд стиккээс бүр тэр чигт нь бандан л гинэ. Линч хөрх хэмээнэ сүүлд ахуулсан зургаа устгаад үнэ хэлэх гээд очтол банк хэрэггүй. Энэ бүгдийг би өөрөө үрээд гарыг гэсэн шиг царай гаргана. Линч ойлгосон бололтой нэлээд бодсны эцэст түүнийг орхиод буцаад Таиланд руугаа явнаа. Анхны буудлын дээр Grace Pat хоёр бөөн баяр хөөр болцсон өгдөж авдаг бол Lin банкийг тэд барьсан. Миний дүнч цуцлагдсан гэтэргээл тэр хоёрт уурлаад аавыгаа ирж авахыг хүссэн байдаг. Аав нь чирэл найз залуучаа яасан. Орой олон зүг хоол идэх гэж бодож ирсэн. Гэхдээ Lin сэтгэлээ барихгүй хамаг үннээ аавдаа хэлдэг. Тэгэд нэг локал их сургуульд багшийн мэрэгчлэр орох гээд ярилцлаганд орж хуучин би буруу зүйлсийг их хийсэн. Одоо бол би тэр туршлага дээр үндэслээд буцаагаад сайн зүйлсийг түгээхийг хүсэж байна гэд үннээ л хэлдэг. Pat Grace халзаак гэднэрч стик дээр өндөр оноонуудаа тэмдэглээл. Чатан дээр Lin-ийг санаж нэг уулзсан инэт дээрээ гэхдээ Lin чатнаас нь гараад явцдаг. Банкигч стикийн зүгээс сургуулиас нь хөөхийг хүссэн репорт ирсэн байдаг ба тэр сургуулиас хөөгдөөд их л гутарсан харагддаг. Ярилцлагандаа орчоод явж исэн чинь Линд уулзахыг хүссэн чат банкаас ирсэн байдаг. Тэгэл манайхан банкын угаалгын газар дээр нь хүрээд ирэхэд баахан шинэ лондри машин тавьсан банк хүлээж байдаг ба түүнд шинэ санал тавьдаг. Тэр нь стикээс өршөө олон хүүхэд өгдөг. Одоо GAT хэм үү одоо тийм SAT гэж байгаа юм шиг л зөв оронд нь Jeeps гэдэг нэг тийм шалгалт байдсан байна. Тэгээд тэр нь илүү олон хүүхэд өгдөг. Тэгээд илүү эрсдэл багтаа тэгээд илүү амархан аргаар мөнгө хийх байдаг. Эхэндээ л энэ бол үнэхээр л энэ бүхнээс алхсан болохоор үгүй гэдгийг хэлдэгч. Банк эцэст нь түүнийг болон Pat Grace бүгдийг нь стикийн скандалын мастермайндууд гэдгийг нь хэлнэ. Аав чинь чамд маш их урам хугарах болно гээл хурган сүрдүүлээд байхаар нь тэгээд хүсснээрээ бол би өөрийнхөө сонголтыг аль хэдийн хийсэн гээд гараад явна. За тэгэл Лин аавтайгаа стик коммент дээр очиж өөрийн бүх болохоогоо үннээр нь хэлж байгаагаар кино маань дуустдаг.
За тэгээд ер нь дүгнэлт хэлэхэд байна шүү дээ. Манай Лин бол яг хамаг үнэнээ хэлчихэж байгаа. Грэйс Пат 2 бол яг стикэ тэнцсэн ч гэсэндээ цаашаа очиод их сургуулийнхаа шалгалтанд бол угаасаа унах нь хууль заяа. Тэр их сургуулийн шалгалт нь бол задгаа асуултууд тест бол биш. Тийм болохоор тэр хоёр бол хуулах боломжгүй. Банк болохоор стикэс бандцсан болохоор гадагшаа ер нь сурах боломж нь тэр чигтээ бандуулсан. Тэгээд дотооддоо л их сургууль сурах уу эсвэл түрүүний яриад байсан арга ашиглаад илүү их мөнгөтэй тийм баян болж амьдрах нь яах нь. Тэгэд ер нь мэдээж энэ бүхний эцэстээ Лин маань зөв сонголтоо хийж өөрийгөө илчилж байгаа нь өөрөө буруу үйлдэл хизээж ил болдог жамтай болохоор оройтойгоо байгаа дээр өөрийн буруугаа хүлээн зөвшөөрөөд зөв сонголтыг хийж байгаарэ гэсэн санааг илэрхийлж байгаа. Мэдээж энэ киногоор хүүхдүүдийг шалгалсан дээр хуулаад тэгээ чийтлээдэ гэсэн үзэл сурталыг бол дэмжээгүй шүү. Тэгээд мөн бүхэн ямар үр дагавар дагуулах боломжтой, ямар их сэтгэлийн дарамт болох боломжтой, тэгээд магадгүй травмач болох боломжтой талаар сануулах гэж энэ киног сонголоо. Тэгээд авах гэхийн ухаанаар хандаж авахыг нь авч хаяхыг нь хаяарэ guys. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай.